Одоогоос 18 жилийн өмнө хүчирхийллийн эсрэг хамтарсан баг ажиллах үндэс тавигджээ. Zegevч өнөөдрийг хүртэл хамтарсан багийн төсөв хүний нөөц хангалтгүй үйл ажиллагаа жигдэрч амжаагүй. Иймээс хүүхэд хамгааллын хамтарсан баг хүсэлт бичсэний үндсэн дээр зардлаа тооцоолж авдаг байхаар зохицуулт хийж ил тод хүртээмжтэй ажиллах боломжоор хангана гэж салбарыг үндэжээ. Чиглэлээ дүүргийн 21-р хороо 1878 өрх оршин суудаг хотын захад байрладаг тул хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага цөөнгүй ирдэг. За тэр дундаас гэр бүлийн хүчирхийлэл, сургуулийн орчин дах үеийнгийн дээрлэхэлд үл хайхрах хүчирхийлэлт хэрэгүүлдэг. За тэгвэл тус хорооны хамтарсан багийн нэг айлд очих төсөв 30-аас 40 мянган төгрөг байдаг гэлээ. За энэ мөнгө хүрэлцэхгүй тохиолдолд хамтарсан баг хувьяасаа болгодгоо гэдгээ учирлаж байлаа. Хамтарсан багт бол улиралд нэг удаа 200 мянган төгрөгийн бензин тоглоо өгдөг. Тэгээд тэрүүгээрээ л ер нь болгоол нөлцөлцөөр тэгэл тэр 200 мянган нь бол заримдаа хөрөх тохиолдол нөрөхгүй тохиолдол гэж байгаа. Тэн дээр өөрөөсөө хувьяас л гаргаж ирнэ гэж байгаа да. Тогтсон ер нь бол юу бол байхгүй л те нэг айлтчихэд ер нь бол тэдэнд төгрөг цэцүүлэх хэрэгтэй гэсэн тэгээд ер нь бол хөвчлэн ер нь бол нийгмийн ажилтнууд өөрсдийнхөө нөхцөлцөөр л явчихна да. За тэгвэл Говьалтай аймаг 20,332 хүүхэд 30 хамтарсан багтай. Тус аймгийн хүүхэд гэр бүл хүчил хамгааллын газар сард 16 сая төгрөг, жилд 190 сая орчим төгрөг зарцуулахаар төсөвлөгдсөн байна. За сарын 16 саяыг 30 хамтарсан багт хуваавал нэг хамтарсан багт дунджаар 500 мянган төгрөг тусгагдана. За энэ нь 700 орчим хүүхдийн хамгаалал хөгжилд хүрэлцэх үү. За Говьалтай аймгийн тухайд бол Коватор бол 22 хүүхэд гэр бүл нийгмийн ажилд ажиллах ёстой. За одоогоор 14 сум нийгмийн ажилд ажиллаж байна. За мэдээж одоо энэ хамтарсан багийн нарийн бичиг ажлыг хийж гүн. Энэ дээр бол одоо манайхаас ус хамгааллын зардлаас энэ хамтарсан баг дээр одоо зардлуудыг одоо норматив зардлын дагуу одоо олгоо юмнаа цааш. За нэг хүчирхийллийн дуудлага гарахад тэнд яваад очих гэхээр машин байхгүй. За нэгнийхээ машиныг унаад энэ 4-5 хүн маань нийлээд явъя гэхээр бензин байхгүй ч гэдэг юм. Асар их одоо асуудал байдгийг бол олж илрүүлжсэн. За одоо ингээд энэ 20.6 тэрбум төгрөг энэ жил яаж төсөвлөгдөж чинь гэхээр шууд сангийн яамнасаа тухайн аймгийнхаа хүн амын тоо эрсдэлтэй одоо гэр бүл хүүхдүүд байдаг. Одоо энэ эрсдлийн үнэлгээ энэ болгоныгоо үнэлээд хүн амынхаа тоондоо ингээд аймагуд руу хуваарлагдаж байгаа. 2024 онд засгийн газраас 236 дугаар тогтоолоор хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хүүхдэд ноогдох дундаж зарлын нормативыг баталсан. Иймээс хүүхэд хамгааллын тухай хуульд анхан шатанд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд хамтарсан баг тус санхүүжилтийн нормативын дагуу хүсэлтээ бичиж хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлаа авдаг байхаар тусгасан байна. Тухайн орон нутаг дахь хамтарсан багийн үйл ажиллагаа, төр хамгаалах байрны одоо үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсөвтэй тусгаалan тусгаж баталж хэрэгжүүлэх гэдгийг тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон засаг даргын чиг үүрэгтнэ гэж хуулийг бас тусгаалan тодорхой болгож өгöd байгаа. Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэхдээ тухайн нутаг дэвсгэрдэх нийт болон зорилтод өрөх хүн амын тоо, мэдээллийн нэгдсэн сан болон кейсийн тоо, зурчлан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан хүний тоо, үзүүлсэн үйлчилгээний гүйцэтгэл зэрэг мэдээлэл дээр тулгуурлан олох юм байна.